Нэг талаас бол бид нар энэ дайнд нэлээд дөрвтэй оролцох ёстой нөхцөл үүсэж байгаа. Яг тэгвэл бид нарыг дунд тэргүүн сүлийн ширнэ гэдэг бол бидний тусгаар тогтнолын дараагийн их том алхам явагдах гэдэг шүү дээ. Хоёрдугаарт бид нар ягаад энийг чөлөөлөхтэй ингэж нэрлэдэг. Одоо хиттэг чөлөөлөхтэй ингэж дайнд мордвол одоо Монголын ард түмнийг их тийм баяртай мордохгүй бах тий. Чоулсангийн цэргээ мордуулахтай хэлсүү байх. Тэн дээр бол за бид ингээ фашист Германыг дараад тэгээ милитарист Японыг дараад ингээд одоо өвөр Монгол ахын дүүсээ чөлөөлж хожмын өдөр нэгэн гэрүүл болж нэгдэх нөхцөлийг хангах хэрэгтэй маа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дайнд Чоулсангийн тавьсан хоёр дахь том зорилго бол өвөр Монголыг чөлөөлөөд дараа нь бүгд найрамдах Монгол ард улстай нэгдэх асуудал байсан гэж.